Энэ жил 7 дахь удаага эх оронд маань амжилттай зохион байгуулагдаж байгаа Туурайн төвөргийн шинэ хөгжмийн их наадмын нээлт анхны тоглолт Ярамгийн сэргэлэн дэмждээр хүүхдүүдийн тоглолтоор эхэллээ. Шинэ хөгжмийн ассоциацийн тэр гүн Бадам хорол энд төрж өсч хүүхэд насаа өнгөрүүлсэн хийгээд ийхүү наадмын төлөөлөгчдийг урьсан ерөөс зочид маань Монголын амьдралыг аж талаас нь харах тэр хэрээр үнэн зөв ойлголттой болох бүтээлийн тойрогтон дөхөнтэй байх боловшин гэж бодсных гинэ. Дархан аймгийн Эршгэлэнт чимээ хамтлагийн аяаслах хүүхдүүд Жамин хорлоо багшийнхаа удирдлаганд дөрвөн уул өглөө шаазгаа зэрэг дууны аяыг тоглож сонирхууллаа. Тэдний хөгжмийн зэмсгийг та бүхэн харж байна. Баян хөгжим цангаас гадна мод, шил, шаазан аяга, төмөр, чулуу, халбаг, цаасан хайрцаг, хөгжмийн гэр яс гэд ёр дуугардаг бүгдийн донжийг олж эгшиг авьяа айзам хэмнэл үүсгэн үзэгчдийг хөгжөөлөө. Энэхүү наадмын нээлтэнд мөн Ярамгийн 40-60 дугаар сургуулийн сурагчид хамтран оролцож, Италийн алдарт дуу уулах Сантая Лучия дууг дуулж мөн Болошийн ээж дууг амьлуулжээ. Мөн бие биелэж цагаан шүүдэр хамтлаг галамтхын хархан нүдтэй ангаахай дууг дээжиллээ. Энэ өдрийн халууны хэлхүү хүмүүс хашаа байшингийн сүүдэр бараадан байсан ч бөхчм халууныг умартан хөлөрсөн алгаа байн байн дашиж салхи хөгжөөн байсан юм аа. Хүүхдүүдийн тоглолтын араас Фрайбургийн 2 бөмбөрчний тоглолт үргэлжилсэн юм. Туурайн төвөргөө наадмын ихэн ураа болсон энэ их шиг цаашид өмнө гой хөсгөл амирт үргэлжлэх наадмын дуудлага боллоо гэхэд хэлсдэхгүй.
Инге Пофет, Жозеф Пофет нар өнгөрсөн жилийн туурын төвөргөө наадмаар танилцж гэр бүл болсон хосууд. Энэ удаад энэ баяртаа баян хуур хөгжим саксофоноор хамтран хөгжимдөж хоршин тоглож баяраа хаваалцлаа. Туурын төвөргөө наадмын хүндэт төрөлхийг гардан энэ наадамд оролцож байгаа Киргизийн хөгжимчин гүл нараа дамбар хөгжмийг ёстой баруун зүүнгүй товшиж хөгжмийг эдэлж эзэмшиж эрэмссэн гаргуу давьсараа гайхалсан юм аа. Тэр өдрийн халуунд бас дагалдах хөгжмөлгүйгээр ноотон харж дуулж байгаа Фрайбургийн оюутан Германы дуучин Анжела, Германы бүр эртний бараг мартагдах шахсан нэгэн дуг сэргээн бодол, уярал, ухаарал, уян анирдлаа. Хаа явсан газраа хаа таарсан юм хурууныхоо өндгөр бөмбөрдөх энтхийн бөмбөрчин Ганиш Анандан энэ удаад цоглог аюулгүй хурууныхоо өндгөр товшин бөмбөрдөж үзэгчдийг шагшууллаа. Түгэр цогсонгүй манай хөөмийг сонирхож сурснаа хэлээд бөмбөрийн аюулгүй хөөмөө дуу гурвыг хамтдагсан юм аа.
Японы залуу хөгжимчин Ямамото хөгжим Кисацу бас яггүй бүжгэлдэг гэдгээр харуулж гарын давшуур хөгжмөр хэмнэлийн тодтхон байж Кармен дүүрийн Кармений бүжгийг бүжснээр яармагдах туурын төвөргөө наадам түр завсарлаа. Туурын төвөргийнхэн ийхүү яармгийн динжээс хөдлөн наадман өргөлжлүүлэхээр богдхааны сэрүүн ордон руу хөдөлсөн юм. Наадмынхан богдын музей буюу ногоон ордонд хүрэлцэн ирэхэд мод ургамал үнэртэж сэрүү татаад нэн таатай хөтлөө. Зочид маань сэрүүн ордны гадна дотлохыг сонирхон сэрүүцхээр сүүдэр бараадан сунгаан эртний дурсгалт энэ норон барилгын чулуу модон дээрх сэлбэр хийц загварын онцлогийн тухайд хөөрөлдөн зурж тэмдэглэж асууж сонирхож байсан юм. Богдын музейд хэн тоглолтыг дуучин Түмэн Жаргалын өөрийнх нь хонгор салхи уртын сайхан дугаараа эхлэж бол эрдэнэ хөөми морин хурийнхаа айлгыг санагдууллаа. Дөрвөн уулын дундаас хөөх хэмээн энэ хуайлгыг дархан уул андын сурагч Баасан Жаргал багшийнхаа хамт хөндөй төмөр хоолоогоор чулуун шатан дээр наадаж дууруулсны дараа үзэгчид ихэд сонирхон шавж өнөөх төмрөөр нь дуурай наадаж хөгжилсэн билээ. Миний хичээлж ясан миний өөрийн одоо хийж гисэн үе бол бараг 20 жил юм байна. За хамтлаг бүрэлдэхүүн тагсан Дархан уул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор гэж сургууль байна. Бид нэр 2001 оноос хойш одоо хүртэл хичээлж байгаа. Бид нэг 19 төрлийн хөгжимтэй 130 гаруй хөг мод, чулуу, төмөр, шил, шаазан, хонх, чулуу. Тэгээд үлээж тоглодог, сэсгэл тоглодог, тэрэм одоо цохид тоглодог, дамж тоглодог, ганц дангаараа тоглодог, нийтээр оркестр маягийн тоглодог. Ийм олон төрлийн хил хүрээ тоглодог. Ийм байгалийн дуучин маань оркестр байна. Ер нь бол яг хөгжмийн зэмсгэд чинь аливаа хүний идэл чиргэлж байгаа бүх зүйлчний өөрийнхөө онцлог, өндөр нам, том жижиг, багт том жижигхэн зузаан нэмгэн бүх зүйлээс шалтгаалаад өөрийн онцлог хөгтэй байдаг шүү дээ. Тэрнийг л одоо ашиглаад яг манай хүмүүс маань одоо тоглоод.
Эрдэнэт Дархан, Улаанбаатар, Цэвлэт Туваад болж тоглож байсан. Улс аймгийн бол нэг дэвч харан алтан гүндэт талтай манай хүмүүс. Тэгээд туурын дүүрэнд одоо ирж оролцоод олон орны одоо хүмүүстэй сэтгэл өндөр байна. Би энэ олон улсын их том наадамд орж байгаа манай би болон манай хамтлаг маш их өндөр сэтгэлтэй байна. Тэгээд энд ирснээр болохоор маш олон орны маш гоё тийм авьяастай агч нарыгаа харсан. Тэр нь бол надад хамгийн их таалагдж байна. Дуран төөргө наадмын түрүүчийхэд ирж байсан олон хүн энэ жил дахин ирж тэрчмүүхэл Германы дуурийн удирдаач хөгжимчин Геод Шаперг гэгтэл 5 дахь удаага Монголд маань морилж байгаа юм байна. Наадамд 2 дахь ирж байгаа Христопер Бош, Миранда нар хил флит хөгжмөөр аягамсарч богдын ордны наман эрхэмсэг орчинг чимээлсэн юм аа. Topçuluğu bir dokuz, tanışılan çok dokuz, hüpçülüğü bir dokuz, ütülüğün çok dokuz, üstü başı üçümde, talavoyu topçulap, hüngüsü kalçanın. Хэрэглээс ирсэн 20 настай залуу азамат манас туйлыг бүхэл наадмын турш газарт үргэлжлүүлэн наадмын төгсгөлд өндөрлсөн билээ. Энэ туйлыг 3 өдөр 3 шөнө хайлтыг хийгээд сайн чагнах хаваас Монгол үг цөөнгүй сонсогдно. Азамат энэ туйлыг бүгдийг цээжээр хайлж байсан үзэгчд болоод мэрэгжилд нэхнэхтийнхөө бархалыг төрүүлж алга туршилтаар мэлалгасан юм аа. Hoqtarılıp bastırıp, uçağır bultuk asınıp, hük nayzanı kol kalıp, kırgın tangdanıp, çongursu savı çoçoyup, çongarat mingen uçoyup, nayzası kolda koy koyup, altına alıcı zökçü, Kıtayşa ötüp çoy koyup, kılıcı bilden kırap, uçurgunda kuluda, hük nayzası zıngırap, hakkan yaşcanda şıngırap, açarslan da yıngırap, көкжелеге жалпылдап, көргін дұшпаны барар емес қана жақындап. Богдхааны ордонд болсон энэ удаагийн тоглолтод Германы нэгэн гэр бүлийн үлээвэр хөгжимчид Гавой флит хөгжмөөр богдын ордны наман эрхэмсэг орчинг чимээллээ. Тэрээр энэ хоёр хөгжимчин маань Лейпцигийн хөгжмийн оркестрт тоглодог улсууд юм байна. Богдын музей дэх тоглолтын дундуур шилмэл загвар компани хувцас загварыг сонирхуулахад
Туурын төвөргөө наадмын менежер загвар өмсөгч 2005 оны топ модель бүжигчин Баянзул Магнайлан өнгө хийц донж маяг хосолсон урлагийн өрөнс бүтээл хэрэглээний эрхэм дээд болох Монгол үндэснийхээ хувцсны загваруудаас танилцуулж үзэгчдийнхээ нүдийг хужирлалаа. Туурын төвөргөө наадамд хэд хэдэн удаа оролцож, виолончел хөгжмийг манай мэргэжлийн урлагийн байгууллагад бэлгэлж байсан Роуз Ковакс энэ удаад ч гэсэн дуудлага худалдаагаар үн хаялцаж авсан виолончел хөгжмийг Дорийн эрдмийн театр, Улсын филармоны удирдлагад гардуулж баяр дээр баяр нэмлээ. Бэлгийг нь гардсан манай урлагийнхан баярлсан сэтгэлээ илэрхийлээд үндэснийхээ морин хуур хөгжим хэвс зэргийг өргөн барьж энэ хөгжмөөр тань олон сайхан дуу ихшиглүүлж үзэгч сонсогч олондоо хүргэн тэр бүр таны энэ их сэтгэл дурсагдах юм шүү хэмээлээ. Английн бөмбөрчин Жими Харрис, саксофончин Тревор Вотс нар Монголд маань ирсэн хойноо ая дангаан хамтдаа найруулгын тохируулж энэхүү шин гэж хэлж болохоор бүтээлийн өргөлөө. Ерөөс хамтын бүтээл, хамтарсан аялгау тоглолт тухайн цаг дур төрж байсан нь энэ наадмынхын хэрхэн нэгэн ам бүл нэгдэж ЭВ эрхэм зорилготой байсныг нь улмаа тодтогно. Энэ бүсгүйг Корнелиа гэнэ. Шведийн дуучин жүжигчин тэрээр төрсөн өргөсөн 6 хүүхэдтэй. Тэднийг их санаж байна хэмээн хүүхдэл тааруул толгойг нэлж тоглоом шоглоом болоод явчихна. Монголд ирэхэд нэлээд хэдэн жил мөн хураасан гэх. Тэрээр нэг их хангалуун амьдардаггүй ч гэсэн хөгжмийн урлагийн буйд сэтгэлд минь хинээс ч баян явдаг шүү хэмээс нь нэгэн ясны урын амьд сонсогдсон. Акико Ямамото хэмээх Япон бүсгүй Фрейбургийн хамтлагийн бөмбөрч юм. Тэрээр Москва, Токио, Праг зохиогддог хөгжмийн наадам тэмцээнд амжилттай оролцож, Токиод болдог хөгжмийн наадмын хэд хэдэн удаагийн шагналыг хүртэж байжээ. Бид нэвтрүүлгийнхээ эхэнд түүний кармен бүжигийг нь сонирхуулсан бол одоо түүний 13 бөмбөрөөр хэрхэн бөмбөртгийг нь сонирхъё.
Эрхэм үзэгчдээ Ийхүү туурын төвөргөн шин хөгжмийн наадам сэтгэлээр баян авиастар дүүрэн онгодоор жигүүрлэн байж түр өндөрлж байна. Бид дараагийнхаа дугаараар Өмнөг аймгийн Ёлын ям Мулцэг элс баян загт болсон туурын төвөргөн наадам үргэлжлэлийг толилуулах болно.